энэ өдрийн мэндийг хүргье. Би хэдэн талархал илэрхийлэхийг хүсэж байна. Юуны өмнө манай хөдөө аж ахуйн сургууль, Мадамгийн сургууль дээр хэрэгжиж байгаа энэ хүү төслийг бүрэн санхүүжүүлж байгаа Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газар, мөн Монгол улсад суугаа, Солонгос улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам, Койка, кофе байгууллагын хамт олон хөдөө аж ахуйн сургуулийнхаа нийт эрдмийн хамт олонны нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. За энэ төслийн санхүүжилт нь 3.9 сая долларын санхүүжилттэй, Монгол төгрөгөөр бол 11 сая, 11 тэрбум төгрөг болж байгаа. За энэ бол хөдөө аж ахуйн сургуулийн 1 жилийн бакалаврын оюутны төлбөртэй тэнцэх хэмжээний ийм томоохон санхүүжилттэй төсөл. Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газар Койка байгууллагаараа дамжаад хөдөө аж ахуйн сургууль сүүлийн 5 жил энэ 3.9 сая доллароос гадна 3 орчим сая долларын бас төслийг хэрэгжүүлж хөдөө аж ахуйн сургуулийн сургууль судалгааны орчныг бэхжүүлэхэд үнэхээр чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэгээ бас дахин талархал илэрхийлье. За мөн хөдөө аж ахуйн сургуулийн бүхэл үйл ажиллагааг дэмжиж байдаг боловсрол шинжилгээ ухааны яам, газрын дарга, Мөнхөд, мөн хүнсэд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, газрын дарга, боловч чулуун дарга, мөн Мадамгийн ерөнхий газрын дарга, ган зэрэг тэргүүтэй төрийн захиргааны төв байгууллагын энд ирсэн бүх хүмүүст хөдөө аж ахуйн сургуулийн захирлын хувьд бас талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхэнд бас ажлын амжилт хүсье. За энэ төслийг анх санаачлан энэ төслийг бичиж зохих газруудад нь хүргэж санаачлагтай ажилласан манай Мадамгийн сургуулийн удирдлага, Мадамгийн сургуулийнхаа профессоруудад мөн бусад одоо багш нарын нэрийн өмнөөс талархал илэрхийлээд та бүхний ажил бас амжилт хүсье. За энэ төслийн Солонгос талын төслийн менежер, мөн хөдөө аж ахуйн сургууль, Монголын талын төслийн менежерүүд, төслийн багийн хамт олонд шуурхай ажиллаж энэ асуудлыг өнөөдөр эхлүүлж байгаад мөн хөдөө аж ахуйн сургуулийн захиргааны зөвлөлийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэхийг хүсэж байна. За ингээд 2021 он бол Монголын дээд боловсрол шинжилгээ ухааны салбарт онцгой жил болж байгаа. Орчин үеийн шинжилгээ ухаан боловсролын байгууллага байгуулагдсны 100 жилийн тохиож байгаа энэ жил хөдөө аж ахуйн сургуулийн эрдмийн хамт олон 3 томоохон бүтээн байгуулалтыг одоо үйл ажиллагаагийн нээхээр бид нэр зорилго тавиад ажиллаж байна. За эхнийх нь бол өнөөдрийн бидний шав тавиад эхлүүлж байгаа энэ ажил 2021 оны 11 сарын 11 гэхэд энэ барилгын ажлыг дуусгана. За мөн энэ барилга дотор байрлах лаборатори, тоног, төхөөрөмж, техник хэрэгслүүдийг Солонгосын талд бэлэн болгосон. Барилга баригдаад дуусахаас 7 хоногийн өмнө бид нар Монгол руу очиулаад ингээд үйл ажиллагааг энэ ондоо багтааж эхлүүлнэ. За хоёр дахь бүтээн байгуулалт нь түрүүн Мөнхөд өгөндөө дуртад өнгөрсөн боловсрол шинжилгээ ухааны сайд тушаал гаргаад хөдөө аж ахуйн их сургуулийн одоо сургалт судалгаа инновац үйлдвэрлэлийн зохицлоор болгож хөгжүүлэх ийм ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Тэгээд бид шинжилгээ ухааны мэдээлэл, хөдөө аж ахуйн шинжилгээ ухааны мэдээллийн төв нэртэй барьж эхэлсэн 9 давхар барилгын ажлыг энэ зохицлын төв болгож бид нэр зохион байгуулалтын баг зэрэг өөрчлөөд мөн 2021 онд энэ ондоо багтааж бид ашиглалтанд оруулна. Үйл ажиллагааг эхэлнэ. За ингээд та бүхэнд эрүүл энхийн хорвоогийн хамгийн сайн бүхнийг хүсэн өрөө баярлалаа.